За тэгээ өнөөдөр бусад үйл турхан ном 11 дахь дугаар нь эхлэх юм байна. За тэгээ нийт ном сонсож байгаа хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр болохоор энэ өмнө болохоор одоо бодийн сэтгэлийг одоо үүсгэх тэр арга одоо зэрэг дарааллын талаар гарсан юм байна. Одоо ямар зэрэг дараатаа юу одоо яаж бодож ямар ойлголтуудыг эхлэн шатараалтайгаар одоо өөрийнхөө оюу ухамсартай дадуулах тийм ээ. За тэгээд тэр одоо шатараалтын дадуулгын дагуу хэрхэн яаж одоо бодийн сэтгэлийг төрүүлэх тухай. За энэ өмнөх одоо дугаар дээр гараад дууссан. За өнөөдөр болохоор одоо баяслалыг бясалгах гэж тийм ээ. Тэгээд одоо тэр одоо бодийн сэтгэл буюу тэр бусдыг одоо алагчлалгүйгээр хариу харуулгүйгээр тийм болзолгүйгээр хайрлах тэр хамаг амтан одоо тэгж хайрлах тийм сэтгэл одоо сэтгэлийг одоо бодийн сэтгэл гэдэг байгаа шүү дээ. За тэр бодийн сэтгэлийг төрүүлчихэд за тэгээд одоо баяслалыг бясалгах гэж тийм ээ. За тэгээд нэг өсөндөө бодийн сэтгэлийг төрүүлчихэд энийг цааш нь улам одоо өөрийнхөө дотоод сэтгэл цааш нь хөгжүүлж одоо дороотуулгүйгээр авч явахын тухайд яах ёстой вэ гэхээр энэ өөрөө сэтгэл төрүүлсэн бодийн сэтгэлдээ одоо баясал туршлыг төрүүлж за ингэх хэрэгтэй байна гэж. За эхлээд одоо өөрийнхөө сэтгэлийг одоо өргөн баяслалыг бясалгах нь гэж. За энийг одоо бусадын явдал төрхөдтэй хэрхэн альцсан байна вэ гэхээр тэр мэт оюун төгөлдөртөн бэр. За тэр мэт оюун төгөлдөртөн бэр машид тунгалаг бодийн сэтгэлийг бариад эцэс сүлд нь одоо дэлгэрүүлэн үлдэхин тухайд сэтгэлээ энэ мэт одоо магтан өргөөрэй гэж тийм ээ. За тийм болохоор одоо бодийн сэтгэлийг одоо бодийн сэтгэл төрүүлнэ гэдэг нь өөрөө маш тийм өмнөх одоо дугаар дээр гарахад бол маш их тийм юу шүү дээ. Яг бодит байдлыг гэдэг юм тийм ээ. Орчлон ертөнц болоод ялангуяа одоо өөрийнхөө дотоод одоо оюун бодлын мөн чанарыг илүү их одоо ухамсарлан ойлгож танин мэдэж за тэгээд энэ юг нэгсэндээ дотоод сэтгэлийн тэр одоо аз жаргал болон дотоод сэтгэлийн тэр зовлон шанал бүхэн одоо ямар үндэслэлтэйгээр ямар учир шалтгаанаар бий болдог тэр бүхнийг одоо ухан ойлгож ухамсарсны үндсэн дээрээс одоо бодийн сэтгэл мөн төрж байгаа юм. За тийм болохоор тэр мэт одоо оюун төгөлдөртөн барихад нэгсэнд өөрийн дотоод сэтгэлийн тэр одоо мөн чанар болоод ялангуяа тэр дотоод сэтгэлийн аз жаргал за тэгээд зовлон шанал бүхний одоо уг үндэс хэрхэн бий болоод байгаа тэдгээр хэрхэн хорих тэдгээр арга ухааныг одоо ойлгон судлан таниж авсан юм одоо оюун төгөлдөр одоо ийм мэдлэг дээр суурилж түүнээс үүдээд одоо маш тунгалаг гэсэн өөрийн дотоод сэтгэлд одоо маш одоо тийм одоо тунгалаг гэгийн тийм бодийн сэтгэл одоо төрүүлсэн гэж тийм. За тэрхүү бодийн сэтгэлийг төрүүлсний дараа улам цааш одоо хөгжүүлэхийн тухайд өөрийнхөө сэтгэлийг энэ мэтэр маш одоо магтан өргөж байх хэрэгтэй гэж. За яаж өргөж байх вэ гэхээр за эдүүгээ цагт одоо хүний төрлийн үрийг оллоо гэж тийм. За хүмүүний ертөнцид сайныг оллоо гэж. Өнөөдөр бурхны язгуурт төрлөө би бурхны хүүгэн эдүүгээ боллоо гэнэ. За тэгээ энэ одоо юу гэж юм хэрэг нэгсэндээ өнөө цагт одоо хүний төрлийн үрийг оллоо гэж тийм. За тэгээд нэгсэндээ чөлөө очролт энэ хүний төрлийг ингээд олоо. За чөлөө очролт хүний төрөл гэдэг нь өөрөө хамгийн гайхамшигтай чадвар нь юунд байдаг вэ гэхээр хүний энэ оюун санаанд байдаг гэсэн тийм. Тэгэхээр хүний энэ
төгс оюун ухаанд бол одоо байдаг хамгийн гайхамшигтай үнэт зүйл нь юу вэ гэвэл одоо бэлэг оюун болоод инэрл хайр гэсэн тийм инэрл хайр. За нэгсэндээ бусдыг одоо инэрч одоо хайрлах тэрхүү инэрл хайрын сэтгэл болоод тэрхүү бусдыг хайраас инэрл хайрын сэтгэл нь өөрөө одоо бэлэг оюунтай хорших юм бол одоо хамгийн чухал юм аа гэж. Тэгэхээр хүний тэр одоо энэ төлөө очрох хүний төрөлд одоо байдаг хамгийн үнэт зүйл нь одоо хэрэггүй тунгалаг бэлэг оюун болоод одоо бодит байдлыг одоо зөвөр за туйлшруулалгүйгээр за тэгээд бодиттойгоор одоо учир шалтгааны үүднээс танин мэдэх тэг бэлэг оюун болоод энэ орчлын ертөнцийн болоод хамаг бүхнийг одоо инэрч харилцаад ах тэрхүү одоо инэрл хайрын сэтгэл гэж тийм. За энэ хоёр бол одоо хүний дотоод сэтгэлд байх ёстой байдаг хамгийн үнэт зүйл юм аа гэж. За энэ гайхамшигтай үнэт зүйлийг одоо би өөртөө нэгсэндээ ингэж төрүүлж тийм ээ. Нэгсэндээ өөрийн дотоод оюун ухамсартай энэ гайхамшигтай үнэт зүйлийг би өнөөдөр оллоо гэж. Ингэж одоо хэлж өшөөд тийм оллоо гэж. За хүмүүний төрөлд сайныг оллоо. За хүний төрөлийг авсан энэ одоо чөлөө учралт төгс оюун ухаанд хүний төрлийг одоо эрхшээсэн энэ олсон энэ цагтаа би одоо өөртөө хамгийн хэрэгтэй хамгийн чухал сайн сайхан зүйлийг би бас өнөөдөр оллоо гэж одоо бодоод тэгээд одоо энийг олсны хүчээр яаж ийм гэхээр одоо бурхны язгуурт төрлөө гэж тийм. За нэгсэндээ за бурхан гэдэг бол өөрөө тэр дотоод сэтгэлийн төгс амар амгалан одоо бурхан гэж хэлнэ гэсэн юм тийм. Бурхан гэж яг юу хэлэх вэ гэхээр хүний оюун санааны хамгийн төгс амар амгалан хүний оюун санааны хамгийн төгс эрүүл ухааныг за бурхан гэж хэлнэ гэсэн. Тэгвэл одоо бурханы сэтгэлд байх тэрхүү одоо дотоод сэтгэлийн хамгийн төгс одоо амар амгалан хамгийн одоо төгс эрүүл ухааныг олоход шалтгаан нь юу хэрэгтэй вэ гэхээр одоо хүний оюун ухамсарыг одоо эрүүл бус болгодог тийм. Хүний оюун ухамсарыг хамгийн их одоо амгалан тайван бус болгодог. Тэр бүхний одоо уг үндэс нь юу вэ гэхээр амин хуваагч тийм бодол. За тэгээд альваад одоо мунхаглах мунхаг гэж. За энэ хоёр бодол юм аа. За юмд одоо туйлшруулж мунхагласан мунхаг бодлоо гэдэг бол юмыг одоо туйлшруулсан. За эсвэл одоо юмыг одоо хит үнэнд барьсан тийм ээ. Оюун санаа нь одоо юмд одоо шунан хорогдож үлэгдсэн гэх мэтийн ийм одоо бодлоодыг хэлээд байна. Амин хуваагчих бодол гэдэг бол одоо ямагт одоо өөрийгөө нэгт тавьдаг. За түүгээр өөдөд одоо бусдад хар хүргэж байгаа юм чинь боддгоо тийм ээ. Гэх мэтийн ийм нэг хортой юм бодлоо юунууд байдаг гэж. За энэ бодлоо юунууд бол нэгсэндээ хүний оюун санааг одоо улам их одоо зовлон шаналл руу хөтлөх. За хүний оюун санааг зовлон шаналл руу хөтлснөөр хүний амьдралыг тэр чигтээ зовлон шаналл руу хөтэлдэг байна. Тэгэхээр энэ буруу бодлоо юунуудыг одоо даран сөнөх одоо хамгийн одоо чухал одоо ерөндөг оюун санааны дээр чадвар бас тэр бодийн сэтгэл гэдэг зүйл надад өнөөдөр төрснөөр би одоо ирээдүйд дотоод сэтгэлийн төгс амар амгалан дотоод сэтгэлийн тэр төгс эрүүл ухааныг олох тэр одоо бурхны одоо хөрөнгө болсон тийм оюун бодлыг өөртөө төрүүлээ тэгснээр би өөрөө ирээдүйд бурхан болох тэр язгуурт оршлоо гэж тийм язгуурт одоо төрлөө гэж миний оюун бодолд одоо тийм гайхамшигтай ирээдүйд одоо төгсгөгөр чадах тэр бурхны тэр оюун санааны огшин болсон одоо язгуур оюун ухаанаад төрлөө гэж ингэж бодох хэрэгтэй юм аа. Одоо тэгснээрээ өнөөдөр би бурхны хөвгөн боллоо гэж тэгснээрээ би одоо тэр бурхны 3 цагийн 10 зүгийн хамаг л одоо бурхтын одоо өөрсдийн одоо хөвгөн мэт тэр бүгдийн одоо таалал нэгүслийн хамгийн одоо эрхэмлэн нандинаж үздэг
одоо ганц хайртай хөвгүн мэт. За тийм одоо бодгол боллоо гэж. За ингэж одоо дотоод сэтгэлдээ юм баясал төршлийг төрүүлэх хэрэгтэй юм аа гэж. За түүний дараа сэрэмжийг бяцлах гэж байна. За сэрэмжийг бяцлах нь гэдэг нь за ийм гайхамшигтай одоо бодит сэтгэлийг төрүүлсэн бол төрүүлсэн цагаас эхлээд одоо сэрэмжтэй байх хэрэгтэй юм аа гэж байна. За эдүүгээ би одоо юу ч болдог бай. Язгуур дугаар зохицсон үйлийг төрөөд. За тэгээд гим үгүй ариун энэ язгуурт булангарыг үл тогтоон тэр мэт үлдъя гэж. За тэгээд өнөөдрөөс эхлээд би одоо бусад хамаг амтанг өөрийн их мэт, өөрийн одоо ганц одоо хайрт хүн мэт ингэж ойлгож ухамсарласан тэм оюун бодлыг төрүүлж хамгийн одоо бүхнийг энэ орчлын ертөнцийн одоо бүхэл амьтан амьгүй бүх зүйлийг би одоо өөрөө одоо инэрч хайрлаж болцолгүйгээр ялагчлалгүйгээр хайрлах тийм гайхамшигтай сэтгэлийг би одоо төрүүлсэн учраас өнөөдрөөс эхлээд өөрийн энэ бодлын оюуны одоо өөрийн энэ бусдыг хайрлах нь бодол оюуны язгууртаа зохицсон тийм үйлийг би одоо төрөвья гэж. Бусдад одоо хорлолгүйгээр бусдад одоо тусалж чадахгүй махад бусдад хорлолгүй байх тийм нэг зөв сайхан одоо үйлийг би одоо төрөвья гэж. За гим үгүй ариун язгуурт гэхээр одоо энэ бусдыг алагчлалгүй одоо за тэгээд бусдыг одоо хариу харалгүйгээр ингэж хайрлаж байгаа энэ инэрл нэгүсгийн сэтгэл гэдэг нь өөр ямар ч гим үгүй ариун оюун санааны одоо оюун санаа юм ач маш одоо хэр үгүй ариун ямар ч гим үгүй тийм оюун санааны язгуур юм. За энэ одоо оюун санааг би одоо өөрийн сэтгэлд тээж байгаа учраас энэ хүү сэтгэлээ би одоо хойшод одоо булангартуулж гэж энэ ёсондоо хэр үгүй ариун энэ оюун санаага ямар нэгэн одоо шунал урамхаг таамаг төрвөтэй муу сэтгэлийн булангарт одоо автуулалгүйгээр сэрэмжтэйгээр би одоо өөрийнхөө бие сэтгэлийн үйлдэлүүдийг үйлдэл бүхний одоо сэрэмжтэйгээр би одоо нэг өсөндөө үлдэж эхэлье гэж нэг